Odumtu hoynun surermay Allıgıdın soğudırın Üssücü ben Haltını tabak Odum Aşağı durun Odum ben За тэгээд өнөөдрийн туран цугласан та бүгдийн сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд Монгол Улсын засгийн газраас уламжлалгаа жил бүр одоо улсын авраг малчин хөрөх шалгаруулдаг одоо уламжлалаараа Сүхбаатар аймгаас 5 улсын авраг малчин 2 улс хошоо авраг малчин одоо төрсөн. Тэгээд өнөөдөр Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумын Дөхөн багийн малчин Сумьягийн Бачулууны одоо хүрэлцэн ирээд байна. Тэгээд Монгол Улсын засгийн газраас одоо өргөмжлөл гардуулсан байна. Тэгээд за өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Өргөмжлөл Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумын Дөхөн багийн малчин Сумьягийн Бачулуун танаа үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа доктортой эрхлэн эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрийг тань үнэлж улсын авраг малчнаар шалгаруулан өргөмжлөвөө. Эрдэнэт мал сүргийн тань буян ишиг аривжин дэлгэрч байх болтугай. Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсраа оюун эрдэнэ хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Жаданбаагийн инх баяр 17 дугаар жарны модон могоо жил 2025 он гэсэн байна. За. Гэсэн хууцыг тоос. Сүхбаатар аймгаас төрсэн авраг малчтынхаа шагналыг бас гишүүнтэйгээ цуг гардуулаад ингээд явж байна. Тэгээд өнөөдөр бас танаа гардуулахаа ирж байна. Тэгээд бас сайхан байна. Үнээр одоо малч удам юу гэдгүүл үе уламжлалаа үргэлжлэгдээд явдаг. Түрүү сая хэллээ одоо танаа хошоо авраг ингээд өнөөдөр одоо 3 дахь авраг нь бас төрж байна. Тэгээд Сүхбаатар аймгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс одоо та хоёртоо танай гэр бүлийнхэн бүгдэнд нь бас Монгол Улсын авраг хэмээх хүм хүндтэй цол өндөг авсанд бас баяр хүргэж байна. За батламжийг бас уншиж танилцуулъя. Баян Дэлгэр сумын Дөхөн багийн малчин Сумьягийн Бачулуун танаа хөдөө аж ахуйн салбарт олон жил итвүүц зүтгэл гарган эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж мал тухайн арга туршлагаараа малчин төмдөө мандайлан Монгол Улсын авраг малчин өрхөөр шалгарсан тул батламж хадгалуулваа. Малын арвин цагаан буян үргэж өсөн дэлгэрэх болтугай. Иргэдийн төлөөлөлтөй хурлын дарга хос уян засаг дарга эдгээр утгасан батламжийг хадгалъя. За би 96 онд анх эцэгхээс улам таслаад хантайгаа анилаад одоо өнөө жил 30 дахь жилдээ мал малж байна. Тэгээд энэ сайхан хэрхэн хүндтэй залгыг авсан баяртай байна. 2014 онд анх аймгийн авраг малчин залгарсан. Тэгээд танаас хойш одоо өнөө жил 9 дахь жил дээр 11 дахь жил дээр энэ улсын авраг хэрхэн болдрыг хүртлээд баяртай байна. Манайх одоо 5 төрөл дээр нэсгдэг.
Тэгээд Баянлэгрийн Улаанямаа Эрдэнэ цагааны үзэмчин голдох хонтой. Тэгээд юу өхөр болвол юуны Казакийн цагаан толгойт энэ ухтай тэдэн бох авсан. Тэгээд одоогоор нэг бодвол 1900 гаруй тонны болтой. Тэгээд богор нэг 300 гаруй. Бодвол 300 гаруй тонны болтой. Цаг сайхан байна. Одны өвлийн хувьд бол тэгээд зургтай байсан. Манайханд нэг хэсэг харьцангуй 1 сарын 20 хүртэл гайгүй байсан. Тэгээд 1 сарын 20-наас 1 сарын 21 айхтар шуурах байна. Тэрнээс хойш жоохон өндөрсөн. Тэгээд гайгүй ерөнхийдөө одны өвөл бол бараг үхэх орсон. Хорогдол бүр байхгүй орсон. Тэгээд манайхт нэг эндээ суурин байсан юм болохоор тэгээд муугаас нь тэжээгээд бүх юм дээр гэдэг нэг намар нэлээ өвсөн үз. Байгалийн гарцын муу байсан болохоор юу аваа бэлдсэн. Тэжээл өвс аваа бэлдсэн. Тэрний хүчтэй. Ер нь бас нэлээд тэжээсэн шүү. Нэг 300-400 мал бол тэжээсэн. Тэгээд бусдын нь бэлчээрээ л тэгээ манай энд ерөнхийдөө нэг хэсэг гайгүй байсан юм болохоор тэгээд тэрнээс хойш бол гайгүй. Өдөрсөн өвс тэжээлээ хэд чинээ одоо танд яаж мэдсэн? Өнгөрдөг намар бол нэг 800 гаруй тонн юу 800 гаруй боодлоо өвс. Нэг 4 тонн хөвгтэй бэлдсэн. Тэгээд тэрний төрөө бол нэлээд бэлдсэн байсан та. Тэрний хүчиндэлд авсаа. Одоо өвлийнх тэгээд бараг л хэрэглэхгүй байх шиг байна. 6 насны мөр л энэ. Тэгээд би ч өөрөө сумын алдарт. Манай хүү одоо өнөө жил дунд хүү маань сумын алдарт болж байгаа. Тэгээд азраг их мөр соёолон гурвал манад төлхөө харагдсан байдаг юм да. Манайх 3 хүүтэй, 1 охинтой, 4 хүүтэй тэгээд 2 хүү маань одоо битэр дээр маллаад байж байна. Одоо малч мөссөн. Тэгээд том хүү маань хотод ажиллаж амьдардаг. Бага охин маань оюутан. Өнгөрсөн зууны хувьд бол манай энэ халзаа азраг, галчиг азраг, самундаа мууцтай тэр саарлмар айргийн 3-оор хордлсон. Тэгээд түрүү жил нь болохоор тэр халзаа азраг, соёл азраг сумдруулаад саарлмар маань бас 3-оор орсон. Тэгээд ойрын нэг сүүлийн 5 жил ер нь сумнаас айрыг тасраг байна да. Би нэг 2-3 жил айрагдаа. Тэгээ хүү маань залгаад л тэгэл айрагдал явж байна. Тэгээд манайх ч одоо манай энэ говь ер нь жоохон дулаахан талдаа байдаг. Тэгээд манайх ч голдох өвөлдөө малааны хаштгүй. Тэгэл задгаа голдох нь байдаг. Тэгэл тэр нөлөөлдөг юм уу? Тэгэл мал сайхан өсдөг ш. Тэгэл манай би эцэгээс 8 үлээ. Тэгээ манай 4 төв сөрөнгөөр ажиллаж амьдардаг. 4 хөдөө. Тэгээд 3 нь одоо би улсын авраг болж байна. Тэгээд манай доотлын дүү мөн улсын авраг малч өрөх. Тэрний дараагийн дүү улсын хошин авраг малч өрөх. Тэгээд манай миний дээдлийн ах болохоор сумын авраг малч. Тэгээд ингээд 4 хөдөө байгаа хүмүүс одоо ингээд дөрвөлэл авраг байна та. Манай аав бол авраг малчин байгаагүй. Манай аав ч насаараа л хөдөө мал малсан. Тэгээд аав маань 2005 онд болсон. Ээж маань 85 настай. Хаач заацуулал байж байна. За би зуны цагт бол ер нь 30-аас бараг 40 үнээсаа. Тэгтээ охинтойгоо ханжаа. Тэгээд л ер нь нэлээд цагаадаа борлуулсан цагаадыг өнгөл бас өөрсөндөө л зориулна. Тэгээд малын тал дээр бол одоо ямаагүй л би өөрөө гарчлан тавьж яадаг. Төлөвлөдөг. Тэгээ миний ямаа чиний хонь гэж ярьдаг. Тэгээд ямаагүй л ер нь нэлээд анхаарна. Ухын гуцсан дээр, юун дээр ухын дээр тэгээ наалуурн дээр нь бас их анхаарна. Тэгээ манайх бол Баянгэрийн улаан ямаа гэдгээр өмбөл манайх бас Баянгэрийн улаан ямааны үйлдвэр байгуулсан юм манайх бол ер нь. Манайх одоо тэр чинь одоо 5-6 жил болж байна бараг. Арчилгаа нэлээ ихтэй. Тэгээд юу наалуур бас нэлээ их гарна. Ухын нэлээ анхаарна. Ихт нь бас эм ямаач гэсэндээ бас ер нь их анхаарч л байхгүй бол ер нь өөр зүс гарчих гээд байдаг байхгүй юу. Тэгэхээр л ухан дээр нэлээ их анхаардаг манайх. Яг нэг 600 гаруй ямаанаас л 300 гаруй наалуур л авдаг. Жилдээ. Ер нь нэлээ наалууртай шүү манайх бол ер нь. Би ихээс долуулаа. Тэгээ айлын отхон охин. Би 5 ихчтэй ганцхан ахтай ах маань аймгийн сайн малчин. Тэгээ би өөрөө одоо энэ жил ингээд улсын сайн малчин болж байгаа маш их баяртай байна.
Ер нь цөөлийг гिचгүүл бас их гэцүү малчин хүнд бол. Тэг амьдрын хүүхдээ өсгөн хүүхдээ хувааж өгнө. Тэгэхээр бас аваа байж бас дөрвийн хүүхдийг бас хүний дэйтэй авчих хахаар гэж ийг батдаг ш хувьдаа бол. Тэгээд олон байвал бас давгүй юм уу өөрсөндөө өн чирэгтэй бидний амьдралд чирэгтэй. Тэг яг жоохон тавааржуулах бас чухал шүү. Хүүхдүүдээ нэг аврагсавар болсон баяртай байна. Та шагнал өгсөн та нартаа баярлж байна. Эсэхэн гэрээрээ сайхан өгсөн чинь баярлж байна. Тэгээд төр засагтаа баярлж байна. Манай би одоо 8 хүүхэдтэй. Миний 8 хүүхэд байна. Тэгээд малчин болоод зарим нь төв дээр байна хөдөө. Төв дээр зарим нь хөдөө нэгэд малаа дээр сайхан бискэр өвсөн дээр малаа галгаад өсгсөн их баярлж байна да. Хүүхдүүдээ сайхан сайхан өвсний сайхан саргууд малаад одоо ийм сайхан явсан дээр баярлж байна. Их баяртай байна юм байна. Одоо хүүхдээс сайхан явж байна. Эмээх сайхан юм үзэж гинөө эсвэл сайхан юм үзэж сайхан байна. Тэгээд та нартаа баярлаа, төр засагтаа баярлаа. Энэ сайхан гэр юу өгсөн нэг баярлаа.